Сайн байцгаана уу та бүхний өнөөдөр мэндийг хүргэе. Манай Wheel of Fortune podcast-ийн дараагийн 5 дугаар эхэлж байна. За энэ дугаараар болохоор зэрэг таны ерөнхий зан чанар болон яг тань тохирох хүний ерөнхий зан чанарыг уншихаар шийдлээ. За тэгээд дахиад бас нэг зүйл нь болохоор зэрэг яг танд одоогоор татагдаад байгаа яг ямар хүн байна? Тэр хүний чи ер нь зан чанар яг ямар хөө байх нь вэ? Тэгээд яг үндэ тэр хүн танд тохирч гин үү, тохирохгүй байна уу те. Яг танд төгс зохицох, таарах тэр хүн чинь яг ямар хуу зан чанартай хүн байх вэ гэдэг талаар унших болно. За тэгээд яг миний сайхан зан хөдлөл яг хизээ өвчрөх боломжтой тухай бас хэлж өгч болох юм. За ямар ч байсан одоо энэ дээр болохоор зэрэг яг 3 хүзэр гаргаж татаж ирлээ. За та бүхэн маань эндээс яг өөрийнхөө таалагдж байгаа, татагдж байгаа нэг хүзрийг сонгоорой. Тэгээд энэ хүзрүүд нь артаа яг өөрийн гэсэн утгатай байгаа. Тэгэхээр яг 50 амьсгалаа авч агаад өөрийгөө тайвшруулж агаад сонгоорой гэж зөвлөх байна. За тэгээд яг ерөнхийдөө яг тарот дугаар бүрийгээ яг ажиглаад байхад 3 дугаар хүзрийг маш их хүмүүс их сонгодгийм байлээ. Тэгэхээр яг яагаад хүмүүс 3 руу татагдаад байдгийг би бас сайн ойлгохгүй байна. Гэхдээ яг ямар ч байсан яг та өөрөө сонгож байгаа учраас хамгийн их таалагдж байгаа хүзрөө сонгоорой. За нэгдүгээр үзрийг суулсан хүмүүс маань уншлагатай тавтай мэржлэн та бүхний суулгасан хүзэр нь өөрөө wait, don't rush into it, allow nature to take its course гэдэг чинь. Тэгэхээр ерөнхийдөө яг та бүхэн хайрыг маш их хүсэж байгаа гэдгийг эндээс бол харуулж байна. Тэгэхээр жоохон хүлээгээрэй гэж ерөнхийдөө хүзэр маань зөвлөгөө өглөө. За битгий ингээд хамаагүй яараарэ. Зүгээр байгаль их өөрөө цаанаасаа бүх зүйлийг болгоно гэж ерөөдөө зөвлөгөө өглөө хамгийн ихэнд. За тэгээд энэ 5 хүзэр болохоор зэрэг тавуулаа таны ерөнхий зан чанарыг гаргаж ирж байгаа. Энэ хүзрүүд болохоор зэрэг таны одоогийн татагдаад байгаа хүний ерөнхий зан чанар. Эсвэл яг та одоогоор нэг ямар хүнд татагдаагүй байгаа болвол ерөнхийдөө яг одоогийн шалгууруудыг чинь гаргаж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг та иймэрхүү хүндэл яг ингээд дажгүй цаашаа ингээд явна гэж одоогоор бодож байгаа бол тэр энерги чинь энэ дээр гарч ирж байгаа гэж ойлгож болно. За энэ бол хүзрүүд болохоор зэрэг бүгдээрээ таны үнэхээр яг танд тохирох хүний чинь ерөнхий зан чанарыг энэ дээр гаргаж ирсэн байгаа. За тэгээд би дараа нь яг одоо эдгээр уншлагаа дуусчаад би шоогоороо яг хизээ ер нь бол учрах боломжтой байна гэдгийг үзэж өгье гэж бодлоо. За таны яг ерөнхий зан чанар нь ирээдүрөөгөө маш их бодсон, маш их хүсэл тэмүүлэл ихтэй, асар их хүсэл тэмүүлэлтэй. Ер нь бол яг цаашдын төлөвлөгөө, зорилго, өөрийн гэсэн бодолтой, философитой гэж эндээс бол харагдлаа. За тэгээд дараа нь Найроби Пентагоос гарч ирсэн гэхлээр ерөөдөө яг ирээдүй рүү чиглэсэн байгаа ч гэсэн тэргээрээ яг алхамаар ер нь бол явж чаддаг. За энэ дээр Найроби Ванцын хойно
энд пирамид байгаа харж байгаа байх. За тэгээд ард нь дахиад Knight of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр Knight of Pentacles чи яг өөрөө газрын элементийг илэрхийлдэг. За тэгээ пирамид чи яг өөрөө тэ тоосго чулуу тэр бүх зүйлээс бүрдэж байгаа учраас бас яг энэ хоёр хоорондоо яг төгс цогцож гин гэж би яг бодож байна. За тэгээд ерөнхийдөө пирамид нэг л өдөр яг шууд бүтээн босгож байгаагүй шүү дээ, тэ пирамидыг. Тэгэхээр яг таныг яг ирээдүрөөгөө буюу яг энэ пирамида бүтээхийн тулд яг баг багаар яг ингэ чулуу болгоноор блок гэж бас ярьдаг да, тэ. Блок болгоноор нь жижигээр ер нь бол яг ирээдүрөөгөө өөрийнхөө сайхан амьдрал руугаа явдаг гэдгийг эндээс бол харуулж байна. За тэгээд бас яг та яг өөрөө нэлээх ухаантай өөрийнхөө төлөө ерөнхийдөө бусдын эсрэг зогсож чаддаг, өөрийнхөө төлөө ингэж дугуйж чаддаг гэж эндээс бол харагдаж байна. За тэгээд бас нэг зүйл нь яг энэ Queen of Wands гэдэг хөлзрийн энэ дээр нь одоо butterfly буюу эрвэхий байдаг. Эрвэхий нь яг өөрөө өөрчлөлт болон хувьслыг илэрхийлдэг. Гэхдээ өөрчлөлт болон хувьслыг илэрхийлдэг эрвэхийн толгой дээр нь байгаа гэхлээр яг таны оюун ухаан буюу философи, үзэл бодол, санаа чинь маш их ингэж хувьсалтын дунд ингэж өрнжийсэн гэдгийг илэрхийлж байгаа. За тэгээд яг энэ яг толгойнхын дээр энэ дээр яг ингэ шувуу нисэж байгааг харж байгаа бах. Тэгэхээр яг шувуу нисэж ийн гэдэг чи яг өөрөө бүгдийг яг дээрээс нь харах буюу яг та яг өөрийнхөө амьдралыг яг дээрээс нь маш сайн харж чаддаг гэж эндээс бол бууж байгаа. За тэгээд яг энэ дээр дандаа сэлмийн энерги маш гарч ирж байгаа. Тэгэхээр сэлмийн энерги 3 удаа гарч ирж байгаа. Тэгэхээр таныг бас яг ухаантай болохыг эндээс яг харуулж байна. За тэгээд 10-ын сэлэм доошоо орж гарч ирж байна гэхлээр яг саяхан танд магадгүй нэлээд хэцүү зүйл болсон байх магадлал өндөртэй. Тэрийгээ яг та одоогоор эмчлээд цаашаа ингэж явж байгаа. За тэгээд хамгийн гол нь яг энэ 10-ын сэлэм чи яг өөрөө энэ эрвэхийтэй бас маш их сайн холбогдож байгаа. Ягаад гэвэл эрвэхий гэдэг чи яг өөрөө өөрчлөлт болон хувьслыг илэрхийлдэг. 10-ын сэлэм нь бас яг өөрөө өөрчлөлтийг илэрхийлдэг. Ягаад гэвэл харавчин хамаг бүх зүйлийг ингэж дуусгахыг илэрхийлдэг байхгүй юу. Тэгээд дууссан болохоор шинэ зүйл эхлэх зай гарч ирж байна гэсэн үг. Тэгэхээр яг та ямар нэгэн зүйлийг алдсан болвол тэр алдсан зүйл чинь шинэ зүйл одоо зайгаа тавьж өгч байгаа гэж бас яг ойлгож болно. Тэгэхээр яг та одоогоор яг эмчилгээний энергитэй буюу өөрийгөө эмчилж байгаа өөрчлөлт хувьслын энергитэй буюу эрвэхийний энергитэй байна гэж ойлгож болно. За тэгээд 5-ын сэлэм гарч ирсэн. За 5-ын сэлэм гарч ирсэн яг өөрөө та магадгүй хэтэрхий жоохон өөртөө ахтсан, бартсан тийм энергитэй бас байж магадгүй. Тэгэхээр яг өөрөөсөө доор буурай байгаа хүмүүс жоохон туслаарай гэж ер нь бол эндээс хэлж гин. Магадгүй бас яг та нэг зүйлийн одоо хохирогч болсон байж магадгүй. Ямар нэгэн хүн таныг дээрлэхсэн ч юм уу те, дээрлэгээ таны гэсэн зүйлийг авсан гэдэг ч юм уу те. Тийм зүйл бас байж болно гэдгийг илэрхийлж гин. Тэгэхээр энд бас яг 8 cups буюу 8 аяг гарч ирсэн. 8 аяг гарч ирсэн болохоор бас нэг зүйл нь яг та сайхан салсан байх магадлал өндөртэй юм байна гэж эндээс бол харагдлаа. Тэр хүн таныг хуурсан байх магадлал өндөртэй, одоо таныг ашигласан байх магадлал өндөртэй. Таны гэсэн бүх зүйлийг аваад тэгээд явцсан. Тийм болохоор яг танд маш их хэцүү байсан. Ч гэсэн яг та ихэндээ хэцүү байсан ч гэсэн дараа нэг бодож үзээд бүх зүйлийг одоо шовооны энергиэр буюу яг дээрээс хараад за ойлголоо гэд яг одоо амьдралыг тэр хിവэр нь хүлээж авсан байна гэж эндээс бол харагдаж байна. Тэгээд ер нь бол та яг тэр хүнийг маш та цаашаа ер нь явж байгаа юм байна. Өөрийнхөө сэтгэл зүрхэд дотор ч нь угаасаа яг та цаашаа явж байна гэж эндээс бол харагдлаа. За тэгээд та яг ямархуу хүн яг одоогоор сонирхоод байна вэ гэсэн чинь Queen of Swords, Knight of Wands,
Three of Cups доош харсан. Two of Swords. За тэгээд The Chariot. За Queen of Cups гэх үзрүүд гарч ирлээ. За зарим хэсэг хүмүүс нь яг ерөөхдөө яг одоогоор нэг хүнтэй харьцаж байгаа. Тэгээд тэр хүнтэйгээ яг харьцах нь зөв үү буруу юу гэдгийг яг одоогоор бас яг сайн мэдэхгүй байгаа юм шиг байна. Сэтгэл дотор ч юм болохоор зэрэг яг одоогоор би имчлээд өөртөө ганцаараа байх хэрэгтэй гэж хэлж байгаа ч гэсэн яг яагаад ч юм яг та rush буюу те яагаад ч юм маш их ингээд харилцаанд байх ёстой ч юм шиг бүх зүйлийг ингээд хурцлуулаад байгаа гэсэн үг. Тийм болохоор жоохон хүлээ гэж эндээс бол гарч ирлээ. Тэгэхээр яг сэтгэл зүрхээс сонсоод яг та хүлээс нь дээр байх гэж бас бодож байна. Яг хав таны одоогоор сонирхоод байгаа хүн чинь ерөөдөө тантай өөртөө чинь маш их адилхан яг Nine of Wands тань дээр гарч ирсэн. Тэр хүн дээр Nine of Wands, Queen of Swords энэ дээр гарч ирлээ. Тэгэхээр тань дээр бас гарч ирсэн гэхээр яг ерөөдөө бол тантай маш их ижилхэн гэдгийг илэрхийлж байгаа. Яг тань шиг маш их ухаантай ирээдүйн рүүгээ чиглэсэн тийм хүн болохыг бол илэрхийлж байгаа. Гэхдээ яг үнэндээ таны хараагүй зүйлс ерөөдөө маш их байгаа. Тэр хүний хувьд яг та тэр хүнийг яг 100% сайн ойлгож чадаагүй байж магадгүй. Ягаад гэвэл энд нүдтэй нь боогдсон байгаа. Нүдтэй нь ингээд юуч харахгүй байгаа. Гэхдээ энэ дээр болохоор зэрэг Three of Cups гарч ирсэн. Тэгээд яг нүдтэй нь боогдсны чинь өмнө нь яг тэгж гарч ирсэн болохоор яг та энэ одоо зан чанарын яг одоогоор харж чадахгүй байгаа гэж эндээс ойлгож болно. За тэгээд ерөнхийдөө яг энэ хүн нэлээд одоо 6 цэнгэл хитрхи их хөөсөн хүн бас байж магадгүй. Яг өнгөн дээрээ харагдж байгаа шиг бусад хүмүүстэй найрсаг харцдаг тийм хүн бол биш. Яг хүний сэтгэл зүг бас яг тэгж ойлгодог хүн бол бас яг биш. Яг та үнэхээр ингээд таны сэтгэл зүрхийг ойлгоод танд яг ингээд туслаад тэгээд дайм гэж ойлгож иж магадгүй. Гэхдээ яг үндэ тийм хүн бол биш байна гэж хүзрүүд хэлж сануулж байна. За тэгээ Chariot гэх үзэр гарч ирсэн яг өөрөө энэ хүнтэй холбоотой ч гэсэн яг таны өнгөрсөндөө бас маш их холбоотой байна. Яг та өнгөрсөндөх асуудлаа шийдэж ийж яг энэ хүнтэйгээ асуудлаа бас яг шийдэх боломжтой. Тэгээ яг та өнгөрсөндөх асуудлаа шийдэж чадахгүй явсаар байгаа учраас энэ хүнтэй хамт байгаа л ингэж яваад байгаа. Тэгээд бас нэг зүйл нь энэ хүнд бас яг нэг хүн байж магадгүй. Цаана нь яг харьцдаг хүн бас байж магадгүй. Тэр хүний ерөөдөө яг та хоёрын асуудлыг мэдээд ер нь бол нэлээх хэрүүл маргаан бас их гарч магадгүй гэж эндээс бол харагдлаа. За одоогоор яг хүнтэй харьцахгүй байгаа хүмүүсийн хувьд хэлэхэд таны одоо харьцах гээд байгаа хүн чинь таны шохорох гэж байгаа хүн чинь яг та яг өөртөө маш их юм адилхан хүн сонирхдаг юм байна. Өөртөө маш их адилхан хүн сонирхдог. Ерөнхийдөө амьдралаа маш их авч явдаг. Тэг өөрийнхөө амьдралыг авч явдаг. Independent гэж бас ярьдаг. Бусдаас хараат бас хамааралтай биш. Тийм хүнийг сонирхдог ч гэсэн тань тохирох хүн чинь болохоор зэрэг яг энд харуулсан хүн байгаа. Тэгэхээр яг тань тохирох хүн яг юу вэ гэхээр ямар хүн байх нь вэ гэвэл за Five of Wands гарч ирлээ. Crown of Wands гарч ирсэн. Champion of Coins, The World, тэнгүүдээ Four of Wands, Seven of Coins гэх үзэр гарч ирлээ. За тэгэхээр ерөөхдөө жоохон хүлээх хэрэгтэй байна. Seven of Coins чи яг өөрөө хүлээлтийг илэрхийлдэг. Угаасаа тэр үе нь бол хүлээлтийг илэрхийлдэг байхгүй юу? Жоохон хүлээгээд үзээрэй. Ер нь яг үрс суулгасан болвол тэрийгэ урагтал нь хүлээх хэрэгтэй байдаг шүү дээ. Яг тэрэн шиг яг одоогоор бол бүрэн гүйцэд ургаж амжаагүй байна. Гэхдээ ер нь бол жоохон ойрцсон байна гэдгийг илэрхийлдэг. За тэгээд яг тэр хүн чи яг ямар хүн байх нь вэ гэвэл яг тайван дүлгөөхөн хүн байна. Гэхдээ бас нэг зүйл нь яг маш их юм аялах дуртай.
аялах дуртай. Тэгээд яг маш их зүйл үзэж туулсан, аяллаараа яг маш их олон зүйлийг үзэж туулсан, хүний сайнтай муутайг яг ингээ харж сурсан, яг хүний яг нүд рүү хараад шууд яг чин үнэн байдгийг ер нь бол мэдчих чаддаг тийм хүн байна. За тэгээд бас нэг зүйл нь яг өөрийгөө болоод яг хайртай дотны хүмүүсээ маш ингэж сайн хамгаалж чаддаг. Яг бас зарим талаараа гин цайлган бас яг санагдаж магадгүй л дээ. Гэхдээ яг таныг болон өөрийгөө эргэн тойрны хүмүүсийг хамгаалж чаддаг тийм хүн байна. Ирээдүрөө маш сайн чиглэсэн. Ер нь бол яг 401 гарч ирсэн болохоор яг та угаасаа тэргүй энэ хүнтэй уулзраад яг гэрлэн л гэж ер нь бол бодно гэж эндээс бол гарч ирлээ. Угаасаа яг тань тохирох хүн чи яг ямар хүн бэ гэсэн чи яг гэрлэл гарч ирж ин гэхлээр бол ер нь бол одоо бас яг сайхан байна. Тэгээд яг бас нэг зүйл нь яг нэлээд хүчтэй галын урд бас байж магадгүй гэж эндээс бол гарч ирлээ. Яг галын урд маш их мэдрэгдэж байна. Бас нэг зүйл нь яг газрын урд бас маш их мэдрэгдэж байна. Тэгэхээр яг энэ дээр яг гал болон газрын урд нь яг өөрөө үхэр болон арслангийн орд байгаа. Тэгэхээр үхэр болон арслангийн ордны хүн бас байх магадлал өндөртэй байна гэж эндээс бол харагдлаа. За нэг талаараа бас яг тийм байна. Тэгээ 501 чи яг өөрөө бас яг арслангийн ордыг илэрхийлдэг. Тийм. Тэгээд санагдаад байна. За бож аваарай. Эхлээд эн чинь галын ордыг ерөөдөө бол илэрхийлдэг. Биш арслангийн ордыг яг өөрөө илэрхийлдэг. За тэгээд та энэ хүнтэй хизээ уулзах магадaltaй байна вэ гэж асууж үзье. За яг энэ шоуч нь яг өөрөө ерөөдөө зөвлөгөөнөөс гадна яг цаг хугацаатай бас яг холбогдож болдог. Яг яагаад гэдэгт тайлбарлая. Энэ дээр ордууд байгаа. Энэ дээр яг гаригуд байгаа аахгүй. Тэгэхээр яг энэ гариг энэ ордон дээр байх хугацаанд яг та уулзах магадлал өндөртэй гэдгийг бас илэрхийлнэ. Тэгэхээр 3 удаа хийж үзье. За ангараг гариг загсны ордонд байх үед уулзах магадлал өндөртэй байна гэж энэс л ойлгож байна. За одоогоор болохоор зэрэг ангараг гариг маань арслангийн ордон дээр байгаа. Тэгэхээр ангараг гариг яг 3-аас 4 сард нэг удаа сольдог гэж би яг бодогдоод ах юм. Тийм баха 3-аас 4 сард нэг удаа сольдог. Тэгэхээр яг та бүхэн маань ингээд яг тоо бодоо тооцоолоод гаргаж үзэж болох юм. Тэгэхээр 8 яг тийм ч амар ойрхон бол биш. Гэхдээ яг бас байж болно. За тэгээд дараагийн боломжит цаг хугацаа болохоор зэрэг за энийг тооцохгүй. Энэ бол бүр нэгээд амар хол байна. Jupiter Бархас бед гариг Чинлүүрийн ордон дээр байх үед гэж юм. За Бархас бед гариг одоогоор болохоор зэрэг ихрийн ордон дээр байгаа. Тэгээд тун утгагүй юуны Мэлхийний орд руу орно. Бархас бед гариг нь яг өөрөө нэг жилд яг нэг ордонд байдаг. Тэгэхээр яг одоогоор юуруу Мэлхийний орд руу орох гэж байгаа гэхлээр 4 жилийн дараа гэж ойлгож бас болно. За тэгээд дахиад нэг хаяад үзье. Вау. Дахиад Жинлүүр гарч ирлээ. За тэгээд инглиш чин Сауд нүү Жинлүүр дээр байхад тэгэхээр энэ чинь аль үжи болоод өнгөрцөн. Тэгэхээр яг 18 жилийн дараа болох гээд байна. Дахиад бас үзье. За Нептун Лео гэхлээр за энэ бас нэлээ хойш юм да. За Меркури за Бод гариг Унхаа ордон дээр байх үед гэж байна. За Бод гаригийг саяхан хоньны орд руу орсон. Тэгэхээр яг жилийн дараа гэж бас ойлгож болно. За тэгэхээр яг ерөөхдөө нэг имхүү байна. За одоо болохоор зэрэг яг энд байгаа буюу яг та болон таны яг төгс тохирох хоёр хүнд байх зөнхлөх энергийн ордыг гаргаж ирцгээе. Арслан. За яг арслан гэж хэлсэн дээ гэхгүй. За арслангийн орд гарч ирлээ. За Cancer. Мэлхийний орд гарч ирлээ.
ном. За Мэлхий Арслан номын ордны хүмүүс байх боломж өндөртэй байна. Та бүхний яг та хоёрын яг ерөнхий энерги гэсэн үг шүү. За тэгээд энэ хүрээд манай уншлага маань дуусч байна. Энэ хүртэл сонссонд маш их баярлалаа. За тэгээд дараагийн дугааруудаараа уулзцгаая. Тэр хүртэл түр баяртай. За тэгээд хувийн уншлага авахар бол Instagram хуудас руу холбогдоорой. За тэгээд заримдаа маш завгүй байдаг болохоор тухай үед нь хэлээд за энэ 7 хоногт жоохон завгүй байгаа. Тэгэхээр тэрний дараагийн 7 хоногт болох уу гэж ерөөдөө хариулдаг болохоор та бүхэн минь жоохон хүлээцтэй хандаарай гэж хэлье. За тэгээд та бүхэн сайн сайхан бүгдийг нь хүсье. Гэрлэх хүнтэйгээ уулзраарай. За 2 дугаар үзрэх суусан хүмүүс маань уншлагатай тавтай морилно. За та бүхний сонгосон үзэр маань тэр 2 үзэр байсан. За яагаад 2 үзэр гаргаж ирж байгаа вэ гэхлээр мэдгүй би яагаад ч юм дахиад нэг үзэр гаргаж ирье гэж бодсон. За тэгээд энэ 2 үзэр хоёулаа яг бинийгээ твэрсэн байдалтай байгаа харж байгаа бах. Тэгэхээр нэлийн хоорондоо бас одоо төхөж очиж байгаа. За trust болон embrace гэсэн 2 үзэр байсан. За trust буюу итгэх. За тэгээд embrace буюу бахархах гэсэн үг. За тэгээд transformation occurs through acceptance. За хувьсэл өөрчлөлт нь зөвхөн хүлээн зөвшөөрлтийн дараа л болно. Хүлээн зөвшөөрөх үед л болно. За once you accept the current situation, it will automatically transform гэхлээр эзэний одоо шууд энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх үед чинь л бүх зүйл өөрчлөгдөх болно гэж эндээс бол гарч ирж байна. За тэгээ embrace гэхлээр through each other you find the missing pieces гэхлээр бинээсээ өөрсдийн одоо мэдхгүй байгаа тэр missing буюу байхгүй байгаа тэр хэсгүүдээ олж авч чадна гэж эндээс бол гаргаж ирлээ. За тэгээд таны бодлохоор зэрэг яг ерөнхий байдлыг чи яг энэ хүзрүүд илэрхийлж байгаа. За тэр хүний буюу яг таны одоогоор татагдаад байгаа хүний болон эсвэл яг таны яг одоогийн шалгуур чи яг энэ дээр гарч ирж байгаа. За тэгээд яг үнэхээр яг хамт тантай тохирох хүн чинь болохоор зэрэг энэ дээр гарч ирж байгаа. За тэгэхээр танаас эхлэе. За та болохоор зэрэг 7 of water доош харсан, 6 of water, the world доош харсан, 5 of fire, 10 of air, the sun, the king of earth, 8 of fire. За тэгэхээр эндээс бол харж байгаа та нэлээд жоохон хүүхдийн энергитэй бол хүн байна. Нэлээд гинэн цайлхан жоохон хүчиг яг хүнд амархан итгэдэг. Тийм тэрнээсээ болоод бас яг жоохон яг өвдөлт авсан гэсэн үг, шарх авсан гэсэн үг. За тэгээд бас нэг зүйл нь яг та үнэхээр бас яг тайван дүлгэн зөөлөн хүн байна. Гэхдээ бас яг сонголт хийж үнэхээр их чаддаггүй. Сонголт хийхдээ ихэвчлэн алддаг. Буруу одоо сонголт гаргадаг. За тэгээд яг нэлээ ирээдүй биш яг өнгөрсөндөө илүү амьдэрдэг төрлийн хүмүүс байна. Тэгээд яг бүр яг хэдэн жилийн өмнө болоод өнгөрцөн байгаа зүйлийг одоо хүртэл хойж орхиж чадахгүй тэр энерги одоо хүртэл ингээд тантай хамт байгаад байдаг. Тэрийгээ хамгийн гол нь яг өөрөө ягаад ч юм тэрийгээ дандаа бодож ингээд шархалж шаналж явдаг. Тэнгүүд тэр энерги яг одоо дуусах хэрэгтэй байхад яг та дуусгах чадахгүй байгаа гэж эндээс бол харагдаж байгаа. За тэгээд бас нэг зүйл нь яг та За одоо ямар нэгэн байдлаар яг та салаад утсан байлаа гэж бодоход тэр хүн ингээд аль хэзээний өөрийгөө имжилтсэн цаашаа явцсан move on хийцэн байхад
та одоо хүртэл одоо ингээд цаашаа явж чадахгүй байгаа. Өнгөрсөн төгөө зурлалтад байгаа гэж эндээс бол харагдаж байна. Ингээд явахыг хүсэхгүй тэр хүнтэйгээ л байхыг хүсэж байгаа. Тэгээд тэрнээсээ болоод яг өөртөө маш их зөрчилдөөд байгаа. Өөртөө зөрчилдөөд яг өөрийнхөө хүслээрээ амьдрч чадахгүй байгаа юм шиг санагдаж байгаа. Гэхдээ яг үнэндээ яг та өөрөөрөө амьдраад өөрийнхөө аз жаргалыг өөрөө олж чадах байхгүй юу? Тэгэхэд яг та тэгж чадахгүй байгаа. Өөрийгөө эмчлэх ёстой байхад тэр асуудлаа мартаад тавьж явуулах ёстой байхад тавьж явуулахгүй байгаа чинь маш их том асуудал байна гэж эндээс бол харагдаж байна. За тэгээд энэ дээр яг хэлсэнчлэн яг та once you accept the current situation яг одоогийн нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөх үед яг та өөрчлөгдөх болно гэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг өнгөрсөн чинь хамаагүй яг та одоо яг ямар байгаа яг одоогийн нөхцөл байдал чинь үнэхээр хэцүү байгаа юм уу? Үнэхээр бүр ингээд амьдрахад хэцүү, тааварлашгүй, тийм аимшигтай байгаа юм уу? Гэдгийг өөрөөсөө асуугаад яг амьдрал угаасаа тааварлашгүй. Гэхдээ яг та одоогийн нөхцөл байдлаа өөрөө ухаарад тэгээд өөрчлөгдөх хэрэгтэй байна гэж хүзрүүд маань бүгдээрээ хэллээ. Энэ хүсэг хүмүүсийн хувьд болохоор зэрэг яг 2 дугаар хүзрэг сугалсан хүмүүсийн хувьд мөнгөний асуудал бол нэг ямар тэгж харагдахгүй байна. Дотоод сэтгэл болон өнгөрсөнтэй холбоотой асуудлууд харагдлаа. За тэгээд ер нь бол яг та яг ямар хүн сонирхоод байгаа вэ гэхлээр магадгүй энэ хүн чи яг ямар хүн бэ те өнгөрсөн байсан хүн чи яг ямар хүн бэ гэхлээр яг танд маш их хүчтэй нөлөөлөл үзүүлж чадсан хүн байна. Маш яг уу тайван таныг яг үнэхээр ингээ хэцүү стресстэй байхад чинь тайвшруулж чаддаг. За гэхдээ бас нэг зүйл нь яг таныг маш их төөрөгдөл донд байлгадаг. Таныг одоо энэ хүн надад хайртай юу хайргүй юу гэдэг тал дээр ингээд хоёр сонголтын дунд маш их гацаадаг. Тэр хүн надад хайргүй байвал яана, ийм байвал яана гэж ер нь бол маш их бодогдуулдаг. Нилээ эргэтэлэг энерги ихтэй тэгээ хууль зүйн салбарт ажилдаг байх боломжтой. Эсвэл үнэхээр тэгш байдлыг эрхэмлдэг тийм хүн байна. Гэхдээ бас нэг зүйл нь яг уу ирээдүрөөгөө маш их чиглэсэн яг уу үнэхээр яг энэ хүзрүүдийг ингээ харж байхад үнэхээр хайртай байгаас өөр аргагүй хүн байна л да. Үнэхээр ингээд татагдахаас өөр аргагүй хүн байна. Гэхдээ нэг гэмэн тэр хүн маш их хурдан уйддаг. Тэгээ тийм ч болохоор яг танаас маш их юм амархан уйдсан болохоор яг та өвдөлт аваад тэгсэн байх магадлал өндөртэй юм байна гэж эндээс бол бууж байна. За тэгээд ирээдүйд болохоор зэрэг яг ямар хүнтэй төгс тохирох вэ гэвэл ер нь ирээдүйд ч гэлтгүй ер нь тантай төгс тохирох хүн чи яг ямар вэ гэвэл 2 of cups, the strength, 10 of cups, 2 of wands, 5 of swords, 7 of pentacles, 9 of wands гэсэн хүзрүүд гарч ирлээ. Тэгэхээр энэ 2 of cups гарч ирсэн болохоор нэлээд хөөрхөн. Ягаад гэвэл би бинийгээ үнэхээр сайн хүлээн зөвшөөрч чаддаг. За тэгээд яг би бинийгээ сэтгэл зүйн байдлыг хүлээн зөвшөөрөөд сэтгэл зүйгээр хүндэлдэг гэсэн үг. За мөн басгүй танд өөртөө итгэлийг ч өгдөг. Тэр хүн өөртөө итгэлтэй болохоор танд өөртөө итгэлийг ч өгч чаддаг. Тэгээ 10 of cups хүзэр гарч ирсэн. Яг ерөөдөө яг та тэр хүнтэй бүр ингээ амьдралаа зохиохыг маш их хүснэ гэж эндээс л гарч ирж байна. Зүгээр л ингээд та хоёр бүр ингээ баян тасаг байх албагүй. Гэхдээ зүгээр л яг та тэр хүнтэй зүгээр л хамт байхдаа бүр хязгааргүй аз жаргалыг мэдэрнэ. Гэхдээ бас нэг зүйл нь яг уу ирээдүрөөгөө маш их чиглэнэ. Их та хоёр магадгүй гадаад явж маш их магадгүй байна. 5 of swords гарч ирсэн яг ерөөдөө энэ хүн яг уу таны талаар маш их зүйл сонсох ч гэсэн тэр зүйлд өөрөө итгэхгүй гэж эндээс л гарч ирж байна. Тэгэхээр яг би биендээ итгэлэг буюу trust гарч ирсэн гэсэн. Яг гэргүүдээ итгэл нь эндээс гарч ирж байна. Тэгээд Seven of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр яг Seven of Pentacles гарч ирсэн гэхлээр яг энэ хүн одоогоор арай яг тантай уулзаагүй байгаа гэж эндээс л харагдаж байна. Гэхдээ яг үндэс амар ихтэй байна гэхлээр ерөөдөө яг та хоёрын
хамтын амьдрал чинь яг ихэндээ яг уу амир юмхнаар юм хийгээд гэдэж ярьдэн шүү дээ те. Ингээд жижиг зүйлсээс том руу гэж ярьдаг. Тэрэн шиг тэгж явж байгаад үндэс яг том байгаа болохоор яг та хоёрын амьдрал дунд гарч ирэх нөгөө шалгуур сорилтууд буюу салхи шуурга те тэрэнд яг ингээд энэ мод маань унахгүй байхыг илэрхийлж байгаа. Тэгэхээр та хоёрын хамтын амьдрал чинь тийм байна гэдгийг бас илэрхийлээд байна. Тэгээд 901 биш ээ. Тийм 901 гарч ирсэн. Тэгэхээр 901 энэ дээр гарч ирсэн гэхээр ерөөдөө яг та энэ хүнтэй уулзраад ер нь яг шууд л дурлах нь дээ. Ер нь бол таны яг өөрийн чинь бодол яг өөрийн чинь ерхий зан чанар дээр ч гарч ирсэн. Яг та амархан дурладаг хүн байна. Гэхдээ энэ хүн ч гэсэн амархан дурлах ч гэсэн тэр хүн чинь нэлээх зөв хүн байгаа учраас яг та хоёр хамтдаа сайхан байж чадна гэж эндээс бол гарч ирлээ. За тэгээд ерөөхдөө бол нэг тийм байна. Тэгээд энэ хүний бодлохоор зэрэг яг энэ хүнд хизээж хүршгүй юм шиг ерөөхдөө танд санагддаг. Яг бүр үнэхээр ингээ хүршгүй нэлээх ингээ том бүр та хичээгээд ч ингээ хүрч чадахгүй байгаа юм шиг ер нь бол санагддаг гэж гарч ирж байна. Тийм болохоор яг энэ хүний хувьд буруу болж ирж байгаа. Энэ хүн өөрөө буруу болоод ирж байгаа. Тэгэхээр хэрвээ яг та одоогор хүнтэй биш байгаа бол таны шалгуур чинь хэтэрхий өндөр байна гэдгийг бол илэрхийлж байна. Яг та жирийн зүгээр шалгуур тий зүгээр л ингээ шалгуураа жоохон доошлуулах хэрэгтэй байна гэж эндээс бол гарч ирж байна. Яг хэтэрхий тансаг зүйл хүсэж байна гэж гарч ирлээ. За тэгэхээр яг энэ хүнтэйгээ танд яг төгс таар хүнтэйгээ учрал нь хизээ байх боломжтой вэ гэдгийг харуулъя. Нар арслангийн ордон дээр гинэ. Тэгэхээр яг удахгүй болгож байгаа. Тэгэхээр яг энэ жилийн нар нь арслангийн ордон дээр эсвэл дараа жил ч гэж болно. Ерөөдөө яг нар арслангийн ордон дээр байх үед учрах магадлал өндөртэй байна. Эсвэл та бүхэн маань энэ хүнтэйгээ учирсан бол нар арслангийн ордон дээр байх үед учирсан байх магадлал өндөртэй гэсэн үг. За сар номын ордон дээр. Тэгэхээр яг энэ маань яг сар болгонд давтагддаг. Тэгэхээр бас яг гоё тий нэлээх ингээд хурдан хугацаанд авчрах магадлал өндөртэй байна. За ангараг гариг Libra буюу жинлэрийн ордон дээр байна. Тэгэхээр яг ангараг гариг жинлэрийн ордон дээр байх үед учрах магадлалтай. Одоогоор ангараг гариг маань арслангийн ордон дээр байгаа. Тэгэхээр ер нь бол энэ хэсэг хүмүүс нь нэлээд хурдан хугацаанд яг наандаа яг бүр за цаандаа л баг нэг 3-4 сарын дараа очих гээд байгаа шиг байна гэж шоонууд маань тэгж хэлээд байна. Айгуу сонирн. Би яг өөрөө бас яг сайн итгэхгүй байна. Гэхдээ яг хуу та яг энэ бүх зүйлүүдээ одоо өнгөрснөө мартчих юм бол яг энэ хүн бэлэн байгаа юм шиг байна л да. Би яг тэгж бодож байна. За тэгэхээр яг та болон яг энэ хүн хоёрын хоорондох хамтын энергийн ордууд нь яг ямар ордууд байна вэ? Энергийн зохицлын ордууд нь ямар байна гэж харцгаая. За Cancer буюу мэлхийний орд. За загсны орд. Ихрийн орд гэсэн 3 орд гарч ирлээ. За тэгээд ерөөхдөө яг та хоёрын хоорондох энерги чинь тийм байна гэсэн үг. За энэ хүрээд манай уншлага маань дуусч байна. Энэ хүртэл сонсонд маш их баярлалаа. За тэгээд аль болох ингээд бүх үзрүүдийн тайлхыг хичээлээ. Хувийн уншлага авахар бол манай Instagram хуудас руу холбогдоорой. Яг гоо заримдаа жоохон завгүй байдаг болохоор яг тухайн үед маань хүлээцтэй хандаад уншуулаарай гэж хэлье. За тэгээд та бүхэнд сайн сайхан бүгдийг нь хүсье. Дараагийн уншлагаараа уулзцаая. Баярлалаа.
За 3 дугаар өдрийг суулсан хүмүүс маань урьдчилгатай тавтай морилно. За тэгэхээр энэ хэсэг үзрүүд маань яг таны ерөнхий зан чанарыг илэрхийлж байгаа. Энэ таны татагдж байгаа одоогийн татагдж байгаа хүний ерөнхий зан чанар эсвэл яг одоогийн таны шаардлага шалгуурыг илэрхийлнэ. За энэ болохоор зэрэг яг ерөнхийдөө тантай зохицох хүнийг илэрхийлнэ. За тэгэхээр та бүхний сонгосон энэ үзэр маань soulmate гэдэг үзэр байлаа. За your soulmate is already within you in spirit. Believe this and they will manifest physically. За тэгэхээр ерөнхийдөө яг сүнсээрээ аль хэзээний та бүхэн маань soulmate буюу яг сүнсний найзууд гэж орчуулдаг. Сүнсний хамтрагчид тэрнтэйгээ ерөнхийдөө яг холбогдсон байна. Тийм болохоор manifest хийх гэж байна. Manifest хийснээрээ яг та physically буюу бичлэн уулзах боломжтой гэж гарч ирлээ. Айгу хөөрхөн байна. Тэгээ айгу хөөрхөн гарч ирлээ. За тэгээд таны ерөнхий зан чанар дээр 4 of Wands, 5 of Wands, the Hanged Man, 8 of Swords, 2 of Wands болон 3 of Pentacles гэсэн үзрүүд гарч ирлээ. За тэгэхээр ерөнхийдөө яг энэ хэсэг хүмүүс маань яг одоогоор яг хайрын тал дээр өөрийгөө яг хаалтсан хүмүүс байна гэж ойлгож байна. За хайр дээр болохоор зэрэг нэлээд шархалсан болохоор нэлээд хаацсан. За тэгээд яг өөрийнхөө амьдралд орж ирэх гээд байгаа хүмүүсийг нэг амар тэгж үл тоогоод үл ойшоогоод байгаа. Яг хайр гэлтгүй яг өөрийнхөө илүү одоо ирээдүг гэж ярьдэн шүү дээ. Ирээдүгөө ерөөдөө нэлээд ботсон тийм хүмүүс байна. За тэгээд яг юмсыг ерөөдөө яг нэлээх өөр хардаг, бус хүмүүсээс нэлээх өөр хардаг, багаар хамтран ажиллах чадвар өндөртэй. За тэгээд саяхан гэрлэлт эсвэл хормын арга хэмжээд оролцсон байх магадлал өндөртэй. Эсвэл яг гэрлэх хүсэл эрмэлзэл маш ихтэй боловч яг хайрыг олцдохгүй явсаар байгаа тийм хүмүүс байна гэж эндээс бол гарч ирлээ. За тэгээд ямар ч нэг тийм одоо хайрын хувьд өөрөө бас яг тиймч үйл хөдлөл авч чаддаггүй гэж эндээс бол харлаа. За тэгээд яг үнэхээр яг хүнтэй уулзраад яг хайрлах болвол хитрхи холын ирээдүг хараад байдаг учраас заримдаа хайрын тал дээр жоохон бүтлгүүддэг гэж эндээс бол гарч ирж байна. Өөртөө бас маш их зөрчилддөг. Яг одоо хүртэл хайр олохгүй байгаа юм чинь угаасаа хайр хүсэж яадгийн гэж ерөөдөө маш их боддог ч гэсэн дотор нь бас яг үгүй би яг үнэхээр ингээд хайрыг хүсээд дэжтэй яах юм бэ гэдэг ч юм уу дээ яг өөртөө маш ингээд зөрчилдөд байдаг хүмүүс байна гэж эндээс бол гарч ирлээ. Юмсыг маш их юм олон талаас нь өгн бол харчдаг тийм хүмүүс. За тэгээд яг таны сонирхоод байгаа одоогийн хүн чинь яг өөрөө The Carrot доош харсан, The Hanged Man доош харсан, The Moon доош харсан, The Death доош харсан, Ten of Air доош биш дээш харсан, 5 of Water дээш харсан гарч ирлээ. За тэгэхээр яг танд одоогоор сонирхоод байгаа хүн чинь ерөөдөө нэлээх ингэ шархалцсан яг өмнөх харилцаанаасаа одоо шархаа яг одоогоор сайн эдгэж чадаагүй байгаа хүмүүс байна гэж эндээс бол гарч ирлээ. Яг тэр харилцаагаа яг одоогоор яг одоо хүртэл мартаж чадаагүй. Тийм ч болохоор яг өөрөө төөрөлдсөн байгаа. Тэгээ төөрөлдсөн байгаа учраас зүгээр л нэг юм шархалцсан төрөлдсөн байгаа учраас яг тантай одоогоор яг ингээ харилцаанд байгаа хүн байж магадгүй. Яг юмсыг яг зөвхөн нэг өнцгөөс хардаг. Тавьж явуулах ёстой байгаа зүйлээ тавьж явуулж чадаагүй өнгөрсөндөө амьдраад байгаа зурлаад байгаа тийм хүн байна гэж энэс бол гарч ирж байна. Ерөөсөө нэг зүйлээ алдсан тэр зүйлээ алдсан байгаа болохоор ингээ уйлаалгаа ингээ бодоол байгаа гэж эндээс бол гарч ирлээ. Тэгэхээр тийм болохоор яг та хоёр одоогоор тэгж тохирохгүй хүмүүс байна. Тийм байна. За тэгээд танд тохирох хүн чи яг ямар вэ гэхээр 5 of Wands доош орсон, 2 of Swords, 10 of Vessels, Temperance, Champion of Vessels, 7 of Wands, 2 of Coins гэх үзрүүд гарч ирлээ. За тэгэхээр танд тохирох хүн чинь яг өөрөө нэлээх юм өөртөө итгэлтэй тэгш байдлыг эрхэмсэн. Тэгэнгүүтээ 2 of Swords гарч ирсэн гэхээр ерөөдөө яг та энэ хүнтэй байх уу байхгүй юу гэдэг маш их ингээд эргэлцсэний үр дүн дээр ингээд байна гэж гарч ирж байна. Үнэхээр энэ хүн яг зөвөө буруу юу гэдгийг ер нь бол
таны сэтгэл зүрх чинь татаад хүн чинь иргүүд бол мэднэ. Тэгээ яг та хоёр хамтдаа байхдаа бүр үнэхээр яг тэр хүнтэй л зүгээр л ингээ хамт байгаа нь үнэхээр аз жаргалтай байхаар байна. Үнэхээр хөөрхөн бол байна. Тэгээд таны бас яг сэтгэл зүрхий чинь яг маш сайн ойлгох хүн байна. Тэгээд яг энд байгаа хар дарсангийн явцсан, цагаан дарсангийн явцсан гэхэлэр тэнгүүдээ ингээ хар болон цагаан яг энэ дээр ингээ холилдсон байгааг ингээ харж байгаа. Тэгэхээр хоёрын хамтын энерги чинь бас маш их ингэж сайн зохицож холилдох нь байна. Тэгээд яг энэ 6 талтай энэ дүрс чинь 3-3-аараа буюу яг тэнцүү байдлаар яг та хоёр хоорондын амьдралаа тэнцүү байдлаар зохиож иж та хоёр хамтдаа ер нь бол явна гэдгийг бол илэрхийлж байгаа. Тэгээд ер нь бол таны яг та яг хитрхи жоохон буруу эго, хортой эго ихтэй бол тэрий чи ер нь бол дарж өгөх юм бол байна гэж эндээс л гарч ирж байна. Тэгээ ерөөхдөө бол яг та энэ хүнийг яг үнэхээр яг мөн үү биш үү гэж маш их ингэж эргэлзээл яваад байна. Гэхдээ ер нь бол яг мөн гэдгийг ер нь л дараа нь мэднэ гэж гарч ирлээ. Маш их хөөрхөн гоё гарч ирж байна. За тэгэхээр яг энэ хүнтэйг хизээ уулзах боломжтой байна вэ гэдгийг үзье. За чин сауд нүүд Gemini гэхлээр сауд нүүд ч одоогоор за нэг 3-4 жилийн дараа учрах магадлал өндөртэй байна. Яг сауд нүүд Gemini гэхлээр 3-4 жил гэж би яг бодоод байна. За бархаас үед гариг номын ортон дээр байх үед тэгэхээр яг бас яг 6 жилийн дараа бас яг учирч магадгүй. Яг жоохон хол сонсогдчихж магадгүй л 5-6 жил. За Scorpio Нортнууд гэхлээр чинь энэ чинь Scorpio-нууд энэ бүр бас маш их удаан хугацааны дараа л юм байна л да. Тийм 6-аас 7 жил. За яг наанда бүр яг үнэхээр наанда яг хийж гэвэл Saturn гэхэлэр бүр хол болчлоо. Ерөөд бол бүр хол болчлоо. Тэгэхээр яг яг наанда 3-4 жил яг цаанда 6-7 жилийн дараа очих магадлал өндөртэй байна. Тэгэхээр сүүл мэдтэйгээ нэлээх удаан хугацааны дараа очих нэ. За яг та хоёрын одоо болохоор зэрэг та хоёрын хамтын яг ерөнхий ортын байдлыг харъя. Ортын энергийг харъя. Та хоёрын зохилох орт нь юу байна вэ? Хумх, жинлүүр, ихэр бүгд агаарын ордод гарч ирлээ. За тэгэхээр хумх, жинлүүр, ихэр гэсэн агаарын ордод ерөөхдөө гарч ирлээ. За тэгээд энэ хүртэл сонссонд маш их баярлалаа. Энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. За тэгээд хувийн онцлог хийлгэхээр бол нээлттэй байгаа. Та бүхэн Instagram хуудас руу бичээрэй. Заримдаа завгүй байдаг учраас яг та бүхэндээ завгүй байна. Хүлээгээрэй гэж хэлдэг. Тэгэхээр та бүхэнд энд маань хүлээцтэй хандаарай гэж хэлье. За тэгээд та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүгдийг нь хүсье. Сүүл мэдтэйгээ бүгдээрээ уулзраарай. Бүгдээрээ сайхан амьдраарай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тийм баярлалаа. Баяртай.